20 хүрэхгүй хоногийн дараа үндсэндээ шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. За өнгөрсөн 2 хичээлийн жилийн хувьд бол Монгол улсын хувьд болоод тийгүү дэлхийн нийтийн хувьд ковид цар тахлаас шалтгаалсан хүндрэлтэй байдлууд үүсч босрлын байгууллага бол энд хамгийн их хохирол үзсэн ийм салбар болсон. Хүүхдүүд маань нийт яг суралцах ёстой хугацааныхаа тал хувьд нь яг зайны сургалтаар хичээлж тагмын сургалт маань тодорхой хэмжээнд тасалдсан явдал бол эргээд хүүхдүүдийн маань хөгжил бас сөрөг нөлөө үзүүлэх ийм нөхцөл байдлууд үүссэн гэж та бүхэн мэдж байгаа. За ингээд 20 хүрэхгүй хоногийн дараа эхлэх хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой боловсрол шинжилгээ ухааны яам бол ерөөсөө 7 сарын 20-оос хойш бид нар тасралтгүй яг бэлтгэл ажлынхаа хүрээнд ажиллаж байгаа. За энэ хүрээндээ эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг 2 сайдын тушаалаар байгуулагдсан. Үнэхээр яг дэлхийн нийтэд боловсрол сургалтын байгууллагуудаа яг яаж нээж эхэлж гэнэ үү? Тэр сайн туршлага Монгол улсын хувьд бол бид нар юуг илүү анхаарч хэрхэн цэцэрлэг болоод ерөнхий боловсролын сургуулийнхаа хичээл сургалтыг эхлүүлэх вэ гэдэг энэ асуудал дээр бид эрүүл мэндийн яамтай хамтарч ажлын хэсэг бол нэлээд удаан хугацаанд ажилласан. За мөн үүний зэрэгцээгээр яг энэ боловсрол эрүүл мэнд улсын онцгой комиссийн дэргэдэг Эрдэнэтийн зөвлөл хамтарсан Эрдэнэтийн багийг бас боловсролын яам урьж ажилласан байгаа. Яг энэ Эрдэнэтэд маань яг өнөөдрийн дэлхийн нийтэд дархан дэгдээд байгаа энэ ковидын энэ хувилбаруудын үед боловсролын байгууллага тасралтгүй үйл ажиллагаа хангахын тулд бид юун дээр анхаарч хэрхэн ямар зохион байгуулалт хувилбараар хичээл сургалтаа тасралтгүй явуулах вэ гэдэг энэ чиглэлээр бас Эрдэнэтийн зөвлөгөө дүгнэлтүүд дээр үндэслэн энэ мэдээллүүдээ засгийн газрын 8 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд танилцуулсныг та бүхэн мэдж байгаа. Тэгээд засгийн газрын хуралдаанд оруулсан танилцуулгад бид нар энэ Эрдэнэтийн зөвлөгөө зөвлөмж болоод эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын багийнхаа ажлын үр дүнд үндэслээд сургуулийн өнөх боловсролын хувьд бол үе шаттайгаар тагмын цэцэрлэгийнхаа хичээл сургалтыг эхлүүлье гэдэг ийм байдлаар танилцуулсан. За үндсэндээ ковид бол зөвхөн ханиад биш юм аа. Энэ бол цар тахал. Тэр дундаа яг сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг манай 2-оос 5 насны хүүхдүүдийн хувьд бол хамгийн эмзэг ийм нас байгаа. Яагаад тэгэхээр энэ хүүхдүүд маань ямар нэгэн ковидын вакцинд хамрагдах ийм боломжгүй ийм нас. Дээр нь эдгээр хүүхдүүд маань зөвхөн ковид гэхгүйгээр Монголд хавар намар их ялангуяа намар их тохиолддог, улирлын томууд их нэрвэгддэг ийм бас хүүхдийн өөрөө халдварт өвчнийг эсэргүүцэх чадвар нь сул байдаг ийм нас учраас энэ хүүхдүүдэд бид нар үе шаттайгаар нэлээд нөхцөл байдалд нь үнэлгээ хийсэн байдлаар эхлүүлэх бол зайлшгүй хэрэгцээтэй байна гэдэг үүднээс яг энэ 4-5 насыг эхний ээлжинд эхлүүлэх ийм бол санал Эрдэнэтийн багаас гарсан. Тэгээ энэ санал болоод боловсролын яамн дээр бол ажиллаад цаашдаа үе шаттай нэх энэ ажил бол хамгийн чухал юм а гэдэг дээр тохирсон байгаа. За ингээд үндсэндээ яг өнөөдөр ингээд 9 сарын 1-нд цэцэрлэгийн танхимын сургалт үйл ажиллагааг бол маш өндөр эрсдэлтэй орчинд нөхцөлд бол нэхнэ. За тэгтээ мэдээж энэ дээр бол бид бүхэнд бол хамгийн гол зүйл бол боловсролын байгууллага эцэг эхийн хамтын ажиллагаа маш их чухал юм аа. Өөрөөр хэлбэл яг цэцэрлэг доторх бид нар бүх зохион байгуулалт, ариутгал, халдвар гүйжилт цэцэрлэг дотор мөрдөх бүх дэг журмыг бол боловсролын яамнаас бол босруулаад эрүүл мэндийн сайдтай хамтарсан тушаалаар баталгаар бэлдэж байгаа. Тэгэхээр хамгийн гол зүйл нь 9 сарын 1-нд эхлэх тагмын сургалтыг цаашид бид нар тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд ерөөсөө гол нь эцэг их цэцэрлэг боловсролын байгууллагын хамтын үүрэг хариуцлагыг чухал гэдэг ийм үндслээр бид бол 9 сарын 1-нд 4-5 настай хүүхдүүдэд цэцэрлэг түлээж авах энэ бэлтгэлийг хийгээд явж байгаа. За энэ хүрээндээ 5 настай хүүхдүүдэд бид нар бүрэн цэцэрлэгт хамруулах ийм зорилтыг тавьж байгаа. За 4 настай хүүхдүүдийн хүрээнд бол өмнө явж цэцэрлэгт хамрагдж исэн хүүхдүүдэд үргэлжлүүлэн хамруулна. За дээр нь яг энэ 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах дээр гол анхаарах нэг зүйл бол эцэг эхчүүд өөрсдийнхөө яг санал хүсэлтэд тулгуурлаж хүүхдэд цэцэрлэг өгөх асуудал аваад шийдэх ёстой байгаа. Тэгэхээр эцэг эхийн санал хүсэлтэд үндэслээд 4-5 настай хүүхдүүдэд цэцэрлэг хүлээж авах ажил хийгдэнэ гэдэг. За энэ хүрээнд өмнө бас хэвлэл мэдээллийн хэвлийн хурлаар бол хэлжсэн. Цэцэрлэгийг бол яг үе шаттайгаар нэг хүрээнд нөхцөл байдлын үнэлгээ хийж агаад цаашдаа 2 ба 3 настай хүүхдүүдэд хизээ хэрхэн хүлээж авах вэ гэдэг ийм зохицуултуудыг хийж явна гэдгийг та бүхэнд бол хүргэсэн байгаа. Тэгээ Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр боловсролын яам, эрүүл мэндийн яамтай хамтраад яг энэ цэцэрлэгийн танхимын хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлж хэрэгжүүлэхэд мөрдөх төр журмыг боловсруулад дуусж байна. За энэ хичээлийн жилийн хамгийн гол онцлог бол цэцэрлэг бол танхимын сургалтаараа бүгд эхэлнэ.
За өөрөөр хэлбэл эцэг их асар хамгаалагч би хүүхдээ цэцэрлэгт нь өгөө гэдэг яг энэ бүртгэлийнхаа хүрээнд ороод ирэхэд бол танхимаараа бүгд бол хамрагдаад явах байгаа. За эцэг их өөрөө одоо бас хүүхдээ би танхимын сургалтанд хамруулахад эрсдэлтэй гэж үзэж байна. За нөгөө талаасаа танхимын сургалтаас хамрагдах боломжгүй хүүхдүүд маань зайн сургалтанд хамрагдаад явна. За мөн 5 настай хүүхдийг одоо сургуулийн өмнөх боловсролын босрод одоо бүрэн хамруулах бид нар хуулийн зорилго доктортой хөгжлийн бодлого тийм ээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа энэ зорилго ирэх жил одоо сургууль дэлсэх насны хүүхдүүдэд бид нар 100% одоо цэцэрлэгт авах энэ одоо үндсэн цэцэрлэгээр хамруулах энэ үйл ажиллагаа бол энэ жилийн бас нэлээд онцлог ийм одоо арга хэмжээ болно. За тэгээд яг цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа орон нутагт оршин сууж байгаа малчин өрхийн хүүхдүүд болоод бусад хүүхдүүдэд бид нар хувилбар сургалтаар дамжуулж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг одоо хүргэнэ гэсэн ийм төлөлтийг хийж байна. За яг өнөөдрийн байдлаар бол бид нар 5 настай нийтдээ 77185 хүүхдээ бол одоо сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээндээ бүрэн хамруулах зорилгыг бол тавиад явж байгаа. Дээр нь хувилбар сургалтанд хамрагдах хүүхдүүд бол орон нутагтаа болоод Улаанбаатар хотод бол бүртгэлийнхаа хүрээнд бол хийгдээд явах юм боломжтой. За сургалт зохион байгуулалтыг одоо яаж хийх юм бэ гэж. За хамгийн түрүүнд бол цэцэрлэг бол танхимын сургалтаараа бүгд эхэлнэ. За яг ингээд тухайн цэцэрлэг дээр ямар нэгэн одоо өвчлөл, халдвар гарахгүй нөхцөлд бол цэцэрлэг бол танхимын сургалт нь үргэлжлээд явах боломжтой. За яг хүүхэд магадгүй одоо ямар нэгэн байдлаар ковидын одоо халдвар батлагдсан эрсдэлтэй тохиолдол гарсан нөхцөлд зайн сургалт руу шилжих ийм одоо онцлогтой байгаа. Өөрөөр хэлбэл 4-5 настай хүүхдүүдэд аваад бүлэг дүүргэлтээ бид нэг ангид бол 20 дээр нэмэх хасах 5 гэдэг. Өнөөдөр цэцэрлэгүүдийнхаа бас анги танхимын зай талбайгаас шалтгаалаад цэцэрлэгүүд өөрсдийнхөө бүлэг зохион байгуулалтаа хийж байгаа. Тэгэхээр хамгийн дээдлээ бол нэг бүлэгт 25 хүүхэд явахаар зохион байгуулалт бол хийгдэж байгаа. За цэцэрлэгийн одоо яг өдөр тутмын сургалт үйл ажиллагаа бол өмнө одоо яаж явж исэн яг тэр өдрийн дэглэмийнхаа дагуу 8-аас 10 цагийнхаа хугацаанд цэцэрлэг бол ажиллаад явна. За дээр нь бас эцэг эхчүүдийн хувьд нэлээд асуулттай ийм зүйл бол яг сургуулийн өмнөх боловсролын хуулиар бол цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа эцэг эхчүүд маань одоо яг өөрийнхөө хүүхдэд зориулсан ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийг бэлдэж өгдөг. За тэгээ энэ хичээлийн жилийн хувьд бол бид нар одоо 3 сараар нь хичээлийн хэрэглээ өнгөрсөн жил шигээ бэлтгүүлэхээр энэ одоо жагсаалтыг бол бэлтгээд гаргацсан байна. За дараагийн нэг зүйл бол яг цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа эцэг эхчүүдтэй цэцэрлэг маань одоо бас гэрээ байгуулж ажилладаг байгаа. Энэ хүрээндээ хүүхдийнхээ одоо нөгөө эрүүл мэндийг дэмжих, ковидын одоо ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх энэ үүргийг бол эцэг эхчүүдэд хүлээлгэж байгаа. Одоо тухайлбал одоо нөгөө хүүхдийнхээ зайлшгүй баримтлах ёстой дэгүүдийг гэртээ болон гэр одоо цэцэрлэгийнхаа хооронд барих энэ асуудлаа бол эцэг эхчүүд бас үүрэг хүлээж энэ дээр бол хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. За дээр нь бас цэцэрлэгийн төлбөртэй холбоотой асуудлаа бол эцэг эхчүүдтэй энэ гэрээндээ нэлээд сайн одоо тусгаж оруулах ийм одоо зөвлөмжийг өгж байгаа. За дараагийн нэг зүйл бол цэцэрлэг ер нь тэгээд танхимаар эхлээд одоо хэрхэн одоо цаашаа үйл ажиллагааг нь бид нэр тасралтгүй үргэлжлүүлэх вэ гэдэг энэ асуудал бол чухал байгаа. За энэ дээр бид нар бол эрүүл мэндийн яамтай хамтраад энэ сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах яг энэ ковидын одоо хичээл сургалт эхлүүлж байгаа бүх нийтийн бэлэн байдлын энэ зэргийн үед эхлүүлж байгаа нөхцөл байдалд хэрхэн одоо бас үйл ажиллагаа цэцэрлэг зохион байгуулах вэ гэдэг ийм одоо тусгай нөхцөл шаардлагыг бол гаргаж өгсөн байгаа. Энэндээс одоо голлоо та бүхэнд илүү сонирхуулах зүйл бол яг нэг ангид нэг одоо халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн анги одоо танхимаар хичээлж ирсэн бол 14 хоног шууд зайн сургалт руу шилжчихээр байгаа. Ангиараа хэсэгчлээд одоо яг нэг ангид тухайн цэцэрлэгийн нэг л ангид гарсан бол тэр анги бол зайн сургалт руу 14 хоног шилжиж орох ёстой. За яг тухайн давхарт одоо цэцэрлэгийн барилгын одоо яг зургийн дагуу тухайн давхарт одоо яг ажиллаж байгаа 3 хүртэл бүлгээс одоо тус бүрээс нь магадгүй те өвчлөлт илэрх юм бол тэр одоо хэсгийг одоо хааж бас мөн 14 хоног зайн сургалт руу шилжүүлэх энэ хэсэгчилсэн байдлаар бас зохицуултыг хийх. За цэцэрлэгүүдийн бас барилгууд янз янз 2-3 корпустай бас цэцэрлэгүүд барилгууд байгаа. Тэгээд энэ тэнд алаг цаг хоорондоо хамааралгүй өөрөөр хэлбэл анги хүүхдүүд холдохгүй тус тустай өөр байранд байрладаг ч юм уу те ийм байдлаар одоо яг цэцэрлэгийн анги бүлгүүдээс хэрэг халдвар хүүхдээс илэрх юм бол цэцэрлэгээрээ мөн одоо зайн сургалтанд шилжих гэсэн ийм хувилбаруудаар аль болох бид нар одоо танхимын сургалтыг бүтнээр нь бүгдийг хаах биш яг нөхцөл байдалд нь тохируулсан үнэлгээ хийгээд хэсэгчлэн хаах замаар одоо энэ яг ковидын нөхцөлд цэцэрлэгийнхаа үйл ажиллагааг танхим болон зайн гэсэн ийм хоёр хэлбэрээр явуулгана гэж ингэж ойлгож байна. За ингээд эрсдлээс урьдчилан сэргийлэх гэдэг бол яг манай сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдэд хамгийн чухал. Энэ хүүхдүүд маань ямар ч вакцинд хамрагдаагүй ийм хүүхдүүд орж ирж байгаа. За тэр хүрээндээ ер нь одоо яг хүүхэд ямар одоо дэгүүд баримталж
яг энэ цэцэрлэгтээ ирж буцаж яах юм бэ? Цэцэрлэг дээрээ яах юм бэ гэдэг асуудлыг бид нар одоо яг хамтарсан журам дотор бол нэлээд наривчлал тусгаж өгж байна. За өөрөөр хэлбэл хүүхэд бол ангидаа бол маск зүүхгүй. Одоо яг үүдэндээ цэцэрлэгийнхаа үүдэнд гэр цэцэрлэг хоёрынхоо хооронд маск зүүж хурж ирчээд үүдэндээ одоо гараа хариуцгаад халуунаа үзүүлчихэд бүх одоо хариуцгал юмд хийж орчоод тэгээд одоо ангидаа бол маск зүүхгүйгээр хүүхэд явах нь гэр цэцэрлэг гэр хоорондоо бол заавал маск зүүж явах хэрэгтэй. Өөр ямар нэгэн маршрутаар хүүхдэд дагуулж олон нийтийн газар, худалдааны газар тийм ээ ямар нэгэн газараар эсэгчүүд маань битгий яваарай. Хэрвээ таны одоо хүүхэд өвчлөхгүй, таны одоо ангийн тухайн ангийн хүүхдүүдээс нэг ч хүүхэд өвчлөхгүй байж чадвал таны хүүхдийн анги бол тасралтгүй танхимаараа явахын боломж нь бол сургуулийн өмнөх боловсрол дээр илүү нээлттэй ингэж явах боломж байгаа учраас эцэгчүүдийн хариуцлага бол нэлээд чухлаа гэдгийг бол эндээс та бүхэн харж байгаа. За мөн одоо яг цэцэрлэгийн хүүхдүүд тал талаас ирдэг. Цэцэрлэг бол бага насны хүүхдүүд нэг дор бас 20-25-аараа нэг дор өдөрт 8-аас 10 цагийн хугацаанд байдаг ийм одоо хүүхдийн онцгой байгууллага. Тэр утгаараа хүүхдүүд маань бас энэ халдвар төвчний зарим шинжилгээнүүдийг өгсөн байх хэвээр. Энийг манай цэцэрлэгүүд маань яг өөрсдөө зохион байгуулад хийчихдээ. Тэгэхээр хүүхд бол заавал одоо энэ ялангуяа цагаан орхой шээсний шинжилгээнд бол заавал хамрагдсан байх нэ. За мөн одоо яг энэ төвшөнд бол цэцэрлэгийн хүүхдүүд дээр бас гардаг тийм ээ тоглоомоо цэцэрлэг рүү авч ирдэг. Зарим хоол хүнсний зүйлүүдийг авч орох гээд байдаг. Тэгэхээр энэ нөхцөлд бол хүүхдтэй эцэгчүүд маань гэрээсээ ямар нэгэн тоглоом хүнсний зүйл авч одоо бити өгж явуулаарай. Энэ бол оруулахгүй. Бидэд бол яг хүүхдээ оруулаад одоо бусад одоо барьж ирсэн зүйлүүдийг буцаахын шүү гэд. За мөн ангид одоо тоглоом сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдүүд хоорондоо дамжуулж хэрэглэхгүй аль болох энэ халдвар хамгааллын дэглэмийг бол нэлээд сайн баримталж явнаа. За ингээд цэцэрлэг бол харьцангуй бас нөгөө гараа одоо усаар угаах, савндаж угаах, ариутгах ийм одоо боломж маш сайн байдаг. Тэр утгаараа хүүхдийг бол анги дотор бол гар ариутгах хэрэглэхгүйгээр бид нар одоо савндаж гараа яг зааврын дагуу угаах энэ байдлаар бол бас халдвар хамгааллын дэглэмийг бол цэцэрлэг дээрээ бариад явна. За цэцэрлэг болон гэртээ хүүхдийн ам хоолойг бол зайлшгүй зайлуулахыг бол эрүүл мэндийн байгууллага бол зөвлөж байгаа. Тэр хүрээндээ одоо хүүхдүүд бол цэцэрлэг дээрээ ам хоолойгоо зайлна. За яг цэцэрлэгийн орчинд бол хүүхдийг бол бид нар шүдийн энэ удаадаа бол яг энэ ажиглал 4-5 насны хүрээнд бол шүдийг бол угаалахгүйгээр гэртээ одоо шүдээ угаалгах яг энэ арга зүйн одоо эсэгчүүдэд нь заах видео маш олон одоо бас сургалтын арга хэрэглэгдэхүүнүүд байгаа. Тэр хүрээндээ одоо цэцэрлэг дээр бол хүүхдүүд шүдээ авахгүй гэртээ харин сайн угаах ийм чиглэлээр бол баримтлах дэг дотор орсон байгаа. За эцэг эхчүүдийн хувьд бол юу бэлдэх вэ? Юун дээр илүү анхаарах вэ гэхээр нэгдүгээр одоо яг цэцэрлэг гэр хоёрынхоо хооронд одоо халдвар хамгааллын дэглэмийг сайн барина шүү. Амны одоо хаалтыг бол заавал хэрэглэн, гар халдвар гүйцэтгэгч бэлдэн, зөвхөн хүүхэд төдийгүй өөрөө яг энэ дэглэмийг бас нэлээд сайн барих хэрэгтэй шүү гэдгийг зөвлөж байгаа. За ямар нэгэн өвчний одоо яг ялангуяа ковидын өвчний шинж тэмдэг, халдвар төвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд бол хүүхдээ цэцэрлэгт явуулахгүйгээр одоо ажиглах, тусгаарлах тийм ээ, эрүүл мэндийн байгууллагад хандах ийм зөвлөмжийг өгж байгаа. За ингээд түрүүн хэлсэн тийм ээ, олон нийтийн газар ерөөсөө хүүхдэд дагуулж явахгүй гэр цэцэрлэг гэр гэсэн энэ маршрут бол одоо цэцэрлэгийн хүүхдөө цэцэрлэгт одоо өгж байгаа эцэгчүүдийн хувьд бол маш чухал ийм хариуцлага шүү гэж хэлж байгаа. За мөн гэр бүлийн орчинд хүүхдийнхээ одоо хөдөлгөөнийг дэмжих, сэтгэл зүйн эерэг таатай ийм харилцаа үүсгэх, энэ чиглэлээр эцэгчүүдтэй босрал цэцэрлэгүүд маань сургалтуудын энэ орчин бол хүүхдүүдэд маань маш чухал байгаа. Тэгэхээр одоо ингээд сая 2 жилийн дараа цэцэрлэгтээ эргэж орж байгаа хүүхдүүдийн хувьд бол тархалт, хөдөлгөөний дутагдал гэдэг зүйл бол бас нэлээд ажиглагдж байгаа учраас энэ дээр бол цэцэгчүүд бас нэлээд хариуцлагатай байхыг бид нар зөвлөж байгаа. За мөн түрүүн хэлсэн тийм ээ 3 сард хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн ариун цэврийн хэрэгслийг бол эцэгчүүд маань бэлтгэж өгнө. За төрийн бус өмчийн цэцэрлэгт одоо хамрагддаг хүүхдүүдийн хувьд гэрээ бол байгуул, төрийн өмч гэсэн байгуулна. Гол нь одоо гэрээний нөхцөл дээр төлбөрийн асуудлуудаа бас эцэгчүүд маань харилцан сайн тохиролцоорой гэж ингэж зөвлөж байгаа. За зайн сургалт руу шилжих магадлал бол нэлээд байгаа тийм ээ. Ягаад гэвэл тухайн ангид нэг л хүүхэд өвчлөх юм бол зайн сургалт руу шилжих ийм одоо тусгай шаардлага байгаа учраас гол нь зайн сургалтын үед хүүхдийн өвчлийг дэмжих чиглэлээр багштай бол эцэгчүүд хамтран ажиллах ёстой шүү гэсэн ийм зүйлүүдийг хэлж байгаа. За дараагийн зүйл нь яг энэ эрсдлийн үед бас үзүүлэх дэмжлэг хариу арга хэмжээнүүд бол чухал байгаа. Тэгэхээр хүүхэд болон багш одоо эцэг их багш ажилтныг одоо коронавирусын халдвараар өвчлсөн хэсэгт харах мэдээллийг бол бид нар аль болох нууцлах, аливаа хэлбэрийн одоо ялгарл гадуурхалтанд өртөхгүй хүүхдийн эрхийг одоо хамгаалах энэ чиглэлээр бол бид нар нэлээд одоо бас анхаарч дүрм журмуудтай оруулж байна. За мөн одоо коронавирус халдварын с сэжигтэй батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлаар тусгаарлагдсан одоо багш ажилтнууд бол бас их чухал байгаа. Үнээр багш ажилтан бас ямар нэгэн халдвар
аваад юм уу ямар нэгэн эрсдэлт үүсвэл энэ хүний нөөцийн хомсдлоос эхлээд бас нэлээд хүндрэлүүд үүсдэг. Багш нар маань ч гэсэн бас нөгөө стресст ордог тийм ээ. Энэ талаас нь бид нар бас яг энэ өвчлөлт одоо өртсөн тохиолдолд багш нараа бас сэтгэл зүйн дэмжлэг үзэх эрхийн хүндэтгэж хүнсэлтийг хандах ийм байдлаар бол дотоод журманд одоо цалинтай чөлөө олгох зэргээр бол багшаа дэмжих энэ асуудлыг бол бас оруулах зүйтэй гэсэн ийм байдлаар журам дотор зохицуулт хийж байна. За мөн коронавирус талбараас сэргийлэх бэлэн байдлыг хангах айдас түгшүүр санаа зовнил стресс бухимдлаас сэргийлэх ийм одоо эерэг уур амьсгалыг одоо бүрдүүлэх талаар эцэг эхчүүдтэй багш ажилтнуудтай бид нар сургалт зөвлөгөөг бол тасралтгүй нэг жилийн туршид бол өгнө. Тэгэхээр хамгийн гол зүйл бол одоо яг хүүхдтэй хэрхэн харьцах уу, эцэг эхчүүд өөрсдөө бас уур бухимдлаа хэрхэн одоо тайлах уу, багш нар бас энэ дээр хүүхдэд болон эцэг эхчүүд хэрхэн зөвлөгөө өгөх үү гэдэг энэ чиглэлээр бол нөлөөллийн дэмжлэгүүд бол явна гэж бодож байгаа. За ингээд 21-ээс 22 оны хичээлийн жил бол нэлээд онцлогтой. Тэгээд боловсрол шинжилгээ ухааны сайд бол 21-ээс 22 оны хичээлийн жилийн зорилтой баталсан байгаа. За энэ хүрээнд хамгийн гол зүйл бол энэ жилд сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн хувьд бол цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг бид нар тасралтгүй үргэлжлүүлэхийг бэлэн байдлыг хангахын төлөө бол ажилланаа. Бүгдийг одоо хаахгүй аль болох халдвар гаргахгүй байх. Хэрэв одоо халдвар гарсан нөхцөлд бид нар зайн сургалтаар хүүхдийн хөгжлийг бол маш одоо сайн чанартай дэмжих тийм ээ. Эргээд одоо танхимын сургалтыг одоо эхлүүлэх зэргээр хэсэгчлсэн байдлаар ч одоо болов хүүхдийн хөгжил бол тасралтгүй байдаг. Энэ одоо чиг шугамын хүрээнд бол тасралтгүй байдлыг бэлэн байдлыг хангахад бол гол одоо анхаарлаа хандуулж байна. Тэгээ хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй одоо хүүхдэд учирч байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд бүх талын одоо хамтын ажиллагаа оролцоог бол илүү одоо төрхөө хангаж одоо хичээл сургалтын үйл ажиллагаа үр дүнтэй зохион байгуулахад бол энэ хичээлийн жилийн гол бидний зорилго оршиж байгаа гэж үзэж байгаа. За тэгээд үнэхээр одоо ковидын нөхцөл байдал дэлхийн нийтээр дижитал одоо технологиор шилжсэн энэ нөхцөл сургалтандаа бид нар одоо бас захин одоо энэ орчин нөхцөлийг бүрдүүлэх одоо сургалтын үйл ажиллагааны үндсэн гэрэл болох чиглэлээр багш болон үйл ажиллагаандаа илүү одоо энийг анхаарч оруулъя. Дээр нь айдас сэтгэл зовнил одоо стрессгүйгээр хүүхэд одоо сурч өгчих багш ажилтнууд бас ажиллах энэ боломжийг бид нар бүрдүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын хувьд бол явуулын сэтгэл зүйч цэцэрлэгүүдээр очиж зөвлөгөө өгөх энэ ажлуудыг бас эхлүүлээд хийж явна. За мөн хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын хэрэглэгдэхүүн дасгал даалгаврын сангуудыг нэлээд сайн бүрдүүлж эцэг эхчүүд хүртэл өөрсдөө ашиглах энэ боломжийг бүрдүүлнэ гэж ингэж хичээлийн жилийн зорилгод оруулж байгаа. За мөн багшийн болон сургалтын орчны нөөцөд тулгуурлан одоо сургалт үйл ажиллагааныхаа чанар үр ашгийг л бид нар дээрсүүлэхэд гол одоо анхаарлаа хандуулна гэсэн ийм байдлаар бид нар хичээлийн жилийн зорилтой тодорхойлсон. За энэ хүрээндээ одоо орон нутагтаа бид нар одоо чиглэл зөвлөмжүүд өгөөд ажиллаж байгаа. За энэ хичээлийн жилийн одоо бас дараагийн нэг онцлог бол бид нар 5 настай хүүхдүүдэд 100% одоо сургуулийн өмнөх боловсрол буюу одоо боловсролд хамруулж сургаж байгаагийн зэрэгцээгээр яг энэ жил одоо цэцэрлэгээ төгсөөд 1-р ангид орж байгаа хүүхдүүдийнхаа сургууль бэлтгэгдсэн байдлыг бид нар бас нэлээд чанарын талаас нь үнэлж үзье. Энэ хүүхдүүдийн маань яг сургууль суралцахад аль чадвар нь илүү одоо яг өнөөдөр сургууль сурлахад нь бэлэн байна уу? Аль чадвар дээр нь илүү анхаарах хэрэгтэй байна уу гэдгийг бол үнэлэх энэ үнэлгээг анх удаа улс даяар энэ судалгааг бол хийхээр бэлтгэл ажил хангагдсан байгаа. Үндсэндээ энэ маань одоо сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр одоо хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг үнэлэхийн зэрэгцээгээр яг сургуульд ирсэн сурсаж байгаа хүүхдүүд маань яг одоо мэдлэг чадвар хандлагын хувьд одоо ямар түвшинд байна вэ? Энэ маань эргээд сургуулийн өмнөх боловсрол одоо бага боловсролын залгамж холбоог нэлээд хангах тэр хүүхдүүдийнхээ одоо яг хөгжлийн онцлог арга барилыг багангийн багш маань өөрөө таньж мэдээ цаашаа хүүхдийн хөгжлийг дэмжихэд бол чухал юм одоо арга хэмжээ болно гэдэг үднээс яг энэ сургууль бэлтгэгдсэн байдлын үндэсний судалгаа бол одоо энэ хичээлийн жилээс бол анхудаа эхэлж байгаа. За эсэг их асран хамгаалагчтай хамтран одоо хүүхдийнхээ ахиц амжилтыг одоо мэдрэх тэднээс одоо яг энийг хэрхэн дэмжих талаар нь зөвлөгөө мэдээлэл өгөх ийм чиглэлээр бол энэ сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээ бол энэ жил хийгдэнэ. Энэ жил бол нийтдээ 77 мянга гаруй хүүхдүүд бол одоо яг сургуульд одоо орох ийм төлөвтэй байгаа. За энэ хүрээндээ бид нар нийт одоо сургуулийн 1-р ангид элсэж байгаа хүүхдүүдийнхаа 30% нь одоо хамруулж энэ судалгааг явуулна. 9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хугацаанд энэ судалгаа бол зөвхөн ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг цаасан дээр суурилсан биш, багш яг хүүхдтэйгээ ажиллаад аль чадвар нь одоо ямар түвшинд байна вэ гэдгийг 1-р анги авсан багш, цэцэрлэгийн багш одоо бас оролцоод багангийн сургалтын менежергээд сургууль төвтэйгээр зохион байгуулах энэ үнэлгээ бол одоо сургуулийн өмнөх боловсролт хүүхдүүд маань хэр одоо чадвараар эзэмшиж сургууль бэлтгэж байна уу? Цаашдаа одоо бага боловсролын түвшинд энэ хүүхдийг хэрхэн дэмжих үү гэдгээ ингээд
төвшин бүрийн залгамж холбоог нэлээд хангасан хүүхдийн хөгжлийн онцлогийг илрүүлэхэд чиглэгдсэн ийм үнэлгээ бол хийгдэж явж байгаа гэд. За энэ бол одоо ямар үр дүн байна вэ сургуулийн өмнөх босралт гэдгээ бид нар үнэлэх ийм үнэлгээ байгаа. Гэтэл энэ бол шалгалт биш. Энэ бол бид одоо яг цаашдаа болгын түвшинд энэ хүүхдийн сургууль бэлтгэгдсэн байдлыг хангахад юун дээр илүү одоо анхаарч ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг харах ийм одоо гол судалгаа. За мөн үүний зэрэгцээгээр сургалтын хөтөлбөрийг одоо хэрэгжилтэд үнэлэх ийм бол боломж гарч ирж байгаа. За мөн үйл ажиллагааг бол бид нар оновчтой төлөвлөх ийм боломжууд гарч ирнэ. Багш өөрийгөө болон одоо өөрийнхөө ангид исэн хүүхдээ үнэлэх, би ер нь юун дээр илүү анхаарах вэ гэд багш өөрийн үнэлгээ хийх бол ийм боломжууд гарч ирнэ. Дээр нь багштай бид нар дэмжлэг үзүүлэх. Яг энэ одоо сургуулийн өмнөх босролын багш нарт маань одоо аль чиглэлийн одоо дэмжлэгүүд хэрэгтэй байна уу, энэ сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээг харахад гэсэн ийм байдлаар багштай одоо дэмжлэг үзүүлэх, багштай зөвлөн туслах ийм боломжууд бол яг энэ судалгааны үр дүнгээс илүү харагдаж гарна гэж харж байгаа. За мөн сурагчаа таньж мэдэх, түүн тохирсон арга зүйгээр сургалтын үйл ажиллагаа төлөвлөх, одоо цэцэрлэг баг сургуулийн залгамж холбоон дээр нэлээд акцент гарна гэж ингэж бол үзэж байгаа. За ингээд сургуулийн өмнөх босролын одоо зайн сургалтыг дэмжих асуудал бол бидний бас хамгийн чухал зүйл байгаа. Цэцэрлэгүүд маань танхимын сургалтаар үнэхээр ингээд явж чадахгүй ямар нэгэн хүүхэд одоо өвчлөл гарах юм бол зайн сургалт руу 14 хоног бол зайшгүй шилжих юм одоо шилжихээр байгаа. Тэр нөхцөлд бид нар бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулсан одоо дасгал ажлын дэвтрүүдийг нэлээд одоо наривчилж боловсруулад одоо хүүхдүүдтэй хүргэх энэ ажлууд бол хийгдэнэ. Дээр нь одоо яг бэлтгэл бүлийн багшид зориулсан бас зөвлөмжийг бид нар нийт одоо энэ жил бол бэлтгэл бүлэг бол 2200 багш бол бэлтгэл бүлэг хариуцаж бол ажиллахаар энэ багш нартай зориулсан зөвлөмжийг одоо хүргэж ажиллана. Тэгэхээр сургууль бэлтгэгдсэн байдлыг хангах 5 настай хүүхдүүдэд одоо 100% цэцэрлэгт хамруулахын зэрэгцээ энэ одоо сургууль бэлтгэгдсэн байдлын чанарыг илүү сайжруулах чиглэлээр бас мөн зайн болон танхимын сургалтаар тасралтгүй энэ үйл ажиллагааг зохион байгуулна гэж үзэж байгаа. За мөн хүүхдэд эрүүл ахуйн дадал төлөвшүүлэхэд чиглэсэн одоо видео шторк одоо мобайл аппликейшн зэрэг ийм зүйлүүдийг бол босруулж хүргье. Эцэгчүүд маань 2 настай, 3 настай, 4 настай, 5 настай хүүхд маань ямар чадвартай байхын би хэрхэн дэмжих вэ гэдэг чиглэлээр нь бид нар дэмжлэгүүдийг нэлээд сайн өгч явъя гэсэн юм бодолтой байгаа. За мөн 0-5 насны хүүхдийн хөгжлийг эцэг их асран хамгаалагч хямж тохирсон дэмжлэг үзүүлэх чиглэсэн ийм цахим хэрэглэгдэхүүнүүдийг бид нар бас хүргэж бэлтгэж ирнэ хичээлийн жилдэл хүргэж өөрөөр хэлбэл танхимын болон зайн сургалт аль аль нь чанартай тасралтгүй одоо хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэсэн ийм боломжийг бүрдүүлэхэд бол гол одоо хичээлийн жилийн зорилго болоод бидний үйл ажиллагааны төлөлт бол чиглэж явж байгаа. За ингээд эцэг эхчүүд олон нийтэд зориулсан босролын амнаас бол олон одоо аудио, видео одоо хэвлэмэл тийм ээ ийм захин янз янзын гарын авлага зөвлөмжүүдийг хийж байгаа. Тэрний нэг нь бол өнгөрсөн жил бид нар яг энэ COVID-19-ийн халдвараас үргэлжлэн сэргийлэх, хариу арга хэмжээ авах, сургалтын бэлэн байдлыг хангах энэ зөвлөмжүүдийг эцэг их байгууллага одоо асран хамгаалагч зориулан гаргасан байгаа. Энэ дээр би одоо юу анхаарах вэ? Хүүхдээ халдвараас сэргийлэхийн тулд одоо эцэг эхийн зүгээс хэрхэн одоо дэмжих үү гэдэг энэ бүх зөвлөмжүүд бол нээлттэй эцэг эхчүүдэд бол хүргэж байгаа. Тэгээ энийг ч гэсэн эцэг эхчүүд та бүхэн бас сонирхож үзээд өөрийнхөө хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд бол ашиглаарай гэж ингэж хүсэж байгаа. За дараагийн слайд дээр сургууль өмнөх босролын тухай хуулиар яг нэг хичээлийн жилд одоо хүүхдийн эцэгээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн ариун цэврийн жагсаалтыг бол нэг хичээлийн жилээр нь баталсан байдаг. Тэгэхээр яг энэ 21-ээс 22 оны хичээлийн жилд одоо яг эхний 3 сарын байдлаар одоо эцэгчүүдийн маань бэлтгэж өгөх хэрэглэгдэхүүний жагсаалтыг баталсан байна. Тэгэхээр энэ хүрээнд бол цэцэрлэг хүүхдүүд эцэгчүүдээсээ энэ одоо жагсаалтын дагуу бол бидний юг хичээлийн эрүүл ариун цэврийн хэрэгслийг авах юм аа. За ингээд миний та бүхэнд хүргэх үндсэн мэдээлэл бол дуусж байгаа. Тэгэхээр аймаг нийслэлийн цэцэрлэгийн эсэлт бүртгэлд бол 8 дугаар сарын 16-наас 25-ны хооронд бол цэцэрлэгүүдэд бүртгэлээ хийх ийм одоо төлөвлөлттэй байгаа. Тэгэхээр бид нар үүнтэй холбоотойгоор ер нь эсэлт бүртгэлтэй холбоотой мэдээлэл авах улсын хэмжээнд одоо бүх аймаг нийслэл дүүргүүдийн яг энэ сургуулийн өмнөх босролын эсэл бүртгэлтэй холбоотой утасны жагсаалтуудыг одоо бас дэлгэцээр харуулж байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань энэ утасны жагсаалтаар одоо бас өөрийнхөө асууж тодруулах зүйлүүдийг лавлах юм боломжтой гэж ингэж бодож байна. За ингээд та бүхэнд хүргэх мэдээлэл маань дуусж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа гэж хэлмээр байна. За сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Мегмар тусгай хэрэгцээд боловсролын хэлтсийн дарга ганц цэг нараас тодруулж асуух зүйлээ бол асуултанд хариулъя.
цэцэрлэг бол жил болгон яг бүлэг дүрэлт хэд байх уу, яг аль насны хэдэн одоо бүлэг байх уу гэдэг энэ төлөвлөлтүүдээ хийж байгаа. Тэр хүрээндээ үндсэндээ бол яг нөгөө цэцэрлэгийн ачаалал зай талбайгаа илүү сайн бид нар бас нэлээд сайн төлөвлөж одоо яг хүүхдээ хүлээж авна. За яг энэ ковидын өндөржүүлсэн бэлэн байдлын үед бол нэг хүүхдэгт навдаг талбайгаа бид нар нэлээд одоо томсгож хүлээж авч байгаа гэсэн үг. Тэгээ яг нөхцөл байдлын үнэлгээ хийгээд бас энэ ковидын тархалт дэгдэлт одоо гайгүй болсон үед бол бид нар ердийн одоо хэм хэмжээрөөгөө шилжихэд бол энэ асуудал бол үүсэхгүй гэж ингэж тооцоолж бол төлөвлөлтүүдээ хийж байгаа. За цэцэрлэг дээр бол үндсэндээ яг энэ хоол хүнсний одоо хангамж, хоол хүнсний боловсруулалт, аюулгүй байдал дээр ариутгал цэвэрлэгийн дээр бол маш сайн одоо нийтийн хоолнд тавигддаг бүх шаардлагуудыг хангаад явж байдаг. Одоо галтгооны ариутгал, аяг тавны ариутгал тэр нь бол тусгай ийм дэглэмтэй хяналтууд, дотоод хяналтууд дээр явдаг учраас бид нар аль болох одоо цэцэрлэгийнхаа орчинд халдвар гаргахгүй байх бүхэл нөхцөлийг бол дотоод хяналтаараа бол хангаад явна гэж ингэж тооцоолж байгаа. Цэцэрлэгийн насны энэ хичээлийн жилд 1928 хүүхэд байна. Одоо сургуулийн өмнөх боловсролын насны 2-оос 5 насны гэсэн үг. За өнгөрсөн хичээлийн жилд бол 1156 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Бүх хэлбэрээр. Өөрөөр хэлбэл энэ нь бол нэг 60 орчим хувийн гэсэн үг. За энэ хичээлийн жилд ерөнхийдөө тусгай хэрэгцээт хүүхдийг бол боловсрол тэгш хамруулах шинэ журам сургуулийн өмнөх боловсролын төвшөнд хэрэгжиж эхэлнэ. Энэ маань бол одоо сургуулийн өмнөх боловсролт хамрагалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа эрх зүйн орчин шинээр бүрдэж байна гэсэн үг. За та бүхэн мэдж байгаа ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдийн тухайд бол аль болох эрт боловсролын үйлчлэгэнд хамрагдах тусмаа тэдний хөгжлийг аль болох эрт одоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэсэн. Энэ чиглэлээрээ бол бодлогын төвшөнд хийгдэж байгаа багшаа бэлтгэгдэх шамрах мөн эрдэнэ цэцэрлэгүүдэд одоо тусгай хэрэгцээт хүүхд хүлээн авах орчин бүрдүүлэгч багшаа бэлтгэх чиглэлээр үе шаттай ажлуудыг даргын ярьсан ерөнхий үйл ажиллагаатай уялдуулаад нэмэлт байдлаар хийгээ явж байгаа. За энэ ковидын үед хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхэд илүү онцлог юм байгаа юу гэж. Тэгэхээр бидний гаргаж байгаа дүрм журмуудад яг тусгай хэрэгцээт хүүхдүүдэд онцлог шаардлагатай зохицуулалт болоод одоо шаардлагуудаа бол нэг хүршлийн хийгээд өгөө явж байгаа. Тухайлбал тусгай хэрэгцээт хүүхдүүдэд яг онцлог хэрэгцээнээс нь хамаарсан ганцаарчлсан сургалтууд зохион байгуулдаг. Гэтэл ганцаарчлсан сургалт бол яхахгүй тэр хүүхдийн одоо онцлог хэрэгцээгийн хэрэгцээнд нь нийцүүлээд хөгжлийг нь дэмжиж чиглэсэн үйл ажиллагаа. Тухайлбал хэл ярианы хөгжлийн дэмжих тийм үү? Харааны бэрхшээлтэй хүүхэд байвал түүнд нь тохирсон үйлчлэгээ байж байгаа. Гэх мэтчлэнгээр хөдөлгөөний бэрхшээлтэй бол нэмэлт ямар үйлчлэгээ байх вэ? Яг энэ сургалтууд бол багш яг ганцаарчлан хүүхдийн биед хүрж хийх ийм үйл үйлдэлүүд байдаг. Тэгэх юм бол яг энэ ганцаарчлсан сургалтыг бол одоо аль болох хойш тавихгүйгээр хүүхдэд хүргэхдээ тэр үйлчлэгээ үзүүлж байгаа багш ажилтан одоо халдвар хамгааллын дэглэмээ илүү нөхцөл барих. Тухайлбал хүүхэд болгондоо харьцахдаа бээлийн өмсөх, тухай бүр сольж авах гэдэг юм уу, хэрэглэж байгаа тэр одоо тоног төхөөрөмж хэрэгслээ, сургалтын хэрэгслээ тухай бүр ариутгаж байх гэх мэтчлэнгээр заавар зааварчилгаанууд бол өгдөө явж байгаа. 2-3 настай хүүхдийг хизээ цэцэрлэгт элсүүлэх вэ гэхээр эрүүл мэндийн яамнаас за одоо элсүүлж болно, аюулгүй байна. Тэд нар халдвар авах эрсдэл харьцангуй гайгүй байна гэсэн тохиолдолд хүүхэд авна. Тэр үед нөгөө 4-5 настай хүүхэд чинь яг ердийн мормор уу 30-уулаа нэг ангид явах боломж бүрдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр анги дутна гэдэг ойлголт чинь энэ дээр байхгүй гэдгийг ойлгоод авчаасаа гэж бодож байгаа. Ахаад нэг асуулт нь бүх хүүхдийг авах уу цэцэрлэг 4-5 настай бүх хүүхдээ авах уу гэдэг асуулт гараад байгаа боловч цаад талд нь би эрсдэлтэй гэж үзэж байна. Тийм учраас явуулахгүй гэж сайн дураараа эцэг их шийдвэр гаргавал тэр бүх боломж нээлттэй байгаа учраас энэ хоёрын хооронд нэг хэсгийг явуулахгүй гэж байгаа бол тэр орон тоон дээр явуулъя гэдэг хүүхдүүдэд бас боломжууд ингээ гарч байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр нөгөө бүгдээрээ явах юм шигээр ингэж бас автоматар ойлгож болохгүй. Эцэг их за би харах хүнтэй. Эсвэл ковидын үед хүүхдээ би эрсдэлд оруулмааргүй байна, би явуулмааргүй байна гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухайд ч энгийн жирийн хүүхдүүдийн тухайд ч энэ боломж нээлттэй байгаа гэсэн үг. Та бүхэн ерөнхийдөө хэвлэлээр өчтөд бас өөрчилж мэдээлэл авсан баг. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль бол одоо 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. За үүнтэй холбоотойгоор бол 1-ээс 12 дугаар ангийн бүх сурагчид бол үе шаттайгаар өдийн хоолны үйлчилгээнд хамрагдах байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бид нэр 9 сарын 1-нд 1-ээс 5 дугаар ангийн 381 мянган хүүхдүүдийг бол өдийн цайнаас өдийн хоолнд шилжүүлэх гэж байна.
За тэгэхээр энэтэй холбоотой өчигдөрхөн засгийн газрын хуралдаанаар их томоохон шийдвэр гарлаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа ах үдийн цайны зардал бол 900 төгрөг байсан. За үдийн цайгаар бол тухайн хүүхэд бол хоногийн хоолныхоо илчлэгийн 15%-ыг авах хэрэгтэй байдаг. За үдийн хоол болсноор та бүхэн ямар ач тустай юм бэ гэж бодож магадгүй тийм ээ. Тэгэхээр үдийн хоол болсноор хоногийн авах хэрэгтэй хоол хүнсний илчлэгийн 35%-ыг хүүхдүүд маань авах юм. Тэгэхээр үүнтэй холбоотой мэдээж үдийн цайны зардал үдийн хоол болж байгаа учраас тодорхой хуваар нэмэгдэх ёстой. Тэгэхээр өчигдрийн засгийн газрын хуралдаанаар 900 төгрөгийг 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа. За мөн хоёр дахь гол асуудал нь бол одоо ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль хэрэгжээд эхлэхээр аймаг орон нутагт хэн хэрэгжүүлэх вэ, хэн хяналт тавьж ажиллах вэ гэдэг том бодлогын асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бас өчигдөр засгийн газар маань хуралдаад аймаг нийслэлийн боловсролын газар яг тухайн сургууль цэцэрлэгийн хоол хүнсний асуудал хариуцсан мэргэжлийн оронтой шинээр бий болгож за энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах сургуулиудад мөн эрүүл шимжижээлэг хоол хүнсийг хүүхдүүдэд сургууль гэлтгүй цэцэрлэгт мөн хоол шимжижээлийн зөвлөгөө өгөх удирдан зохион байгуулах ийм ажлыг хийх ийм хоёр томоохон шийдвэрийг гаргасан байна. Чиний асуултан дээр нэмэт би нэг хариулт хэлж байгаа нөгөө багаангийн хүүхдүүд аяг тавганы ууттай тэр уутан дотроо аяг халбгаа хийгээд ирээд хоолоо идчихэд үдийн хоолны үеэр тэгээд буцаагаад авч яваад гэртээ цэвэрлээд маргааш нь яг өөрийнхөө аяг тавгтай ирээд иддэг ийм зохицуулалт хэрэгжиж байгаа цаашдаа ковидын үед бас хэрэгжээд явна гэсэн үг. За ер нь бол хуулиар бол мэргэжлийн тогооч нар хоол үйлдвэрлэлийг явуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо үндсэндээ бол манай одоо ЭБС цэцэрлэгт ажиллаж байгаа тогооч нар бол дандаа мэргэжлийн тогооч нар байна. Тэгэхээр бид нар цаашдаа энэ мэдээж үдийн цай, үдийн хоол болж байгаа учраас хоолны орцноор нэмэгдэлтэй холбоотойгоор хүний нөөц бас нэмэгдэх шаардлага гарна. Тэгэхээр энэ дээр бид нар зөвхөн мэргэжлийн хүмүүсийг л ажилуулах хэрэгтэй. Ер нь бол сургуулийн хуулиас гадна хүнсний тухай бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль хоол үйлдвэрлэхэд заавал мэргэжлийн хүн байх шаардлага тавьдаг. Зүгээр мэргэжлийн хүн маань байна. Харин энэ байгаа хүмүүсээ бид нар яаж чадварчуулах уу, яаж зэргийг ахиулах уу гэдэг асуудлыг л бид нар ярина. Тэгэхээр мэдээж хоолны хогуухтад шимтгийлтэй хоол хүрэхийн тулд бид нар одоо тарифыг нэмэгдүүлчихдэг. Гэтэл энэ дээр яг ур чадвартай тогооч маань тухайн авсан хүнсний түүхийд бүтээгдэхүүнээ яаж хүргэх үү, яаж тооцоолж, яаж одоо нөгөө 5 бүлгийн хүнсээ тэнцвэртэй өгөх үү гэдэг асуудал дээр бол яалтчгүй тогоочийн ур чадвар шаардлагатай. Тэгэхээр бид нар одоо ажиллаж байгаа цэцэрлэг сургуулийн тогооч нараа бол зайлшгүй чадварчуулах, мэргэжүүлэх юм шаардлагатайгаа. Тэгээд энэ чиглэлээр бас яам өнгөрсөн 4-5 сард бас улсын хэмжээ нэлээд томоохон сургалтыг 4 өдрийн турш зохион байгуулсан байгаа. Яг урьдчилаад одоо бид нар дахиад 2 дахь шатны сургалтаа зохион байгуулж байна. Тогооч нартай мөн сургуулийн эмчнэрт гэсэн юм хоёр хэлбэрээр зохион байгуулна. Тэгэхээр одоо байгаа хүний нөөцөөл чадварчуулах, сайжруулах энэ чиглэлийн ажлыг яам бол бодлогоороо хийгээд явна. Хуулийн дээр бол ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын түрээслэгийг хориглоно гэж заасан байж байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар бодит байдал дээр нийслэлээр бол 80% түрээс явж байгаа. Орон нутагт бол харин эсэргээрээ 20% түрээс буюу 80% нь орон нутаг маань өөрөө ажиллаж байгаа сургуулийн хоолны газар. Тэгэхээр эргээд бид нар энэ хуулийн хэрэгжилтийг яаж хангуулах вэ гэхээр тухайн хоолны газрыг түрээсээс гаргахаар тоног төхөөрөмж шаардлагатай. Дээр нь нөгөө мэргэжлийн хүн ажиллах ёстой тийм ээ. Тэгэхээр энэ бүхэн улсын төсөв суух ёстой. Тэгэхээр энийг бид нар хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үе шаттайгаар хэрэгжүүлэхэд засгийн газрын 18 дугаар тогтоол бол 2021 оны 1 сард гарсан байна. Тэгэхээр бид нар энийг аажимдаа л ерөөсөө түрээсийнхаа асуудлыг тоног төхөөрөмж хүний нөөцийн асуудлаа шийдээд түрээсийнхаа асуудлыг гаргаа явна гэсэн. Ер нь бол явандаа 100% яг энэ сургууль цэцэрлэгийн хоолныхаа асуудлыг хариуцна гэсэн ийм бодлоготой явж байгаа. За тэгэхээр багш нарын хувьд ер нь бол тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль тэгш хамруулах сургах суурь бодлого хэрэгжиж байгаа. Тэгэхээр зэрэг хүүхдийн яг тэр тусгай хэрэгцээнд нийцсэн нэмэлт дэмжлэг үйлчилгээнд дээр нарийн мэргэжил шаардна. Бусдаар бол ерөнхий эрдмийн хичээлүүд дээр бол тухайн хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн нэмэлт үйлчилгээний бай халахаас суурь чадварыг нь хөгжүүлэхэд ялангуяа тухайлбал математикийн хичээл, физикийн хичээл дээр бол тийм нэмэлт дэмжлэгийн асуудал байна уу гэхээс биш бүгдээрээ тусгай хэрэгцээт хүүхдэд физик заадаг багш гэдэг ийм асуудал байхгүй. Үнэхээр юм бол гэхдээ багшлах боловсрол хүчнийг чадварчуулах ажил бол хэрэгцээ шаардлага бол байгаа. Гэхдээ энэ ажлыг бол үе шатаагаар хэрэгжүүлээ явж байна.
За уламжлалаад ирсэн одоо тусгай цэцэрлэг сургуулиудад үйл ажиллагаагаа явуулаад үргэлжлүүлээд явна. Энд бол нэлээд их хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамаарат нэмэлт нарийн мэрэгжлийн дэмжлэг үзүүлэх хэрэгцээтэй хүүхдүүд хамрагдахаар одоо үйл ажиллагаагаа явуулна. За ердийн сургуульд хамрагдах боломжтой хүүхдийг бол ердийн хүүхдийн дунд одоо боловсрол эзэмшүүлэх энэ бодлого бариад мөн яг тэр хүүхдүүдийг суралцж байгаа сургуулийн тухайн хүүхдэд ажиллаж байгаа багшийн мэрэгжилтэд дэвшүүлэх ажлыг давтан бэлтгээд ингэ явж байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролын хувьд бол нөгөө хувийн хөгжлийн сургууль цэцэрлэгүүд одоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор цэцэрлэгийн багшийн хангамж бол бас төдийлөн сангүй одоо байсан. Гэсэн хэдий ч одоо яамнаас яг цэцэрлэгийн багш бэлтгэх бодлого нэлээд бас цэцэрлэгийн одоо мэрэгжлийн багшаар хангах энэ хангамжийг нэмдүүлж чиглэсэн бодлогод хэрэгжсэний үр дүнд энэ жилийн хувьд бол бид нар яг төгсөж байгаа багш эрэлттэй багшийнхаа одоо хэрэгцээг бол хангаж чадна гэсэн ийм тооцоолыг хийгээд үндсэндээ одоо та бүхэн гарч байгаа хэвлэл мэдээллээр яг шинэ багш нарыг одоо авах энэ ажлууд бол хийгдээд явж байгаа. Тэгэхээр багшийн ямар нэгэн хомсдол олдсон үедээ үүсэхгүй гэж ойлгож байна. Цаана нь шинээр төгсөөд ажилд орох гэж байгаа тэр нөгөө нөөцийнхөө мэдээллийг байршуулаагүй учраас энэ юу н хүн дутаад байгаа юм байна гэсэн ойлголт өгчих шиг болсон. Тэгэхээр өнөөдөртөө багтаагаад бид нар бас яг албан ёсны хаягууд дээрээ ямар хичээлийн одоо жишээ нь ерөнхий боловсролын сургууль дээр ямар хичээлийн хэдэн багш дутагдaltaй байгаа яг тэр мэрэгжлийн хэдэн багш төгсөөд ажил дээр гарч байгаа юм бэ гэдэг энэ мэдээллийг харьцуулснаар нь цэцэрлэг дээр сургууль дээр гэдэг ингээд бас яг албан ёсны хаягууд дээр байршуулчих. Тэгэхээр эндээс илүү их ойлгомжтой болчихно. Тэгээд хүмүүсийн дунд байгаа бас нэг ташаа мэдээлэл юу гэхээр багшийн оронтой гарчлаа гэхээр энэ багш нар нь ажиллахгүй байгаа юм байна. Ажлаа хаяа явцсан юм байна ч юм уу, цалингаа голцсон юм байна гэдэг ийм мэдээлэл, мессеж, комментууд яваад байгаа. Гэтэл яг үүндээ бол ямар тохиолдолд оронтой гарах вэ гэхээр багшаар ажиллаж байгаа тэтгэврт гарч болно. Жирэмсний амралтаа авч болно. Шинэ сургууль цэцэрлэг өргөтгөл баригдана гэдэг юм уу. Маш олон шалтгааны улмаас сул оронтой нэмэлт багш шаардлагатай болж байгаа. За эргээд яг багш төгсөж байгаа шинээр ажлын байран дээр гарах боломжтой байгаа тэр багшлах эрх авч байгаа багш нарын мэдээллийг бид нараас өнөөдөртөө байршуулж байна. Тэгээ багшийн хангамж бас нэлээд нэмэгдэж байгаатай холбоотойгоор цэцэрлэгүүд маань багшаа сонгон шалгаруулж авч байгаа. Тэр утгаараа одоо нэг ажлын байран дээр хэд хэдэн хүн өрсөлдөж хамгийн чадварлаг багш авахын тулд бол сул оронтойнууд бол заавал зарлж чадварлаг багшийн төлөө бас нэг өрсөлдөөн явагдаж энэ ажил бол хийгдэж явж байгаа. За хэвлэлийн баг хуралд ирсэнд баярлалаа. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролтой холбоотойгоор ямар ч үсэн бид цэцэрлэгт орсон бүх асуултуудад ингээд хариулт өгч байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр ойрын өдрүүдэд бол бэлтгэл хангуулах чиглэлд яг чиглэлийнхээ дагуу ажиллах учраас магадгүй хүсэлт гаргах юм бол ганцаарчилж тухайлан цаг гаргаж ойрын үед амжихгүй байж магадгүй. Тэгэхээр та бүхнээсээ бас хүлцэл өчье гэж бодож байна. За өнөөдрийн хэвлэлийн баг хуралд ирсэнд баярлалаа. Бид нар мэдээж төлөвлөгөө ёсоор дараагийн 7 хоногт ихтэйд боловсрол дээд сургуулиудтай холбоотой энэ асуудлуудыг бас нэг багцлж агаад хэвлэлийн хурал зарлаад та бүхнийхээ сонирхсан асуултанд хариулт өгчнө гэж ингэж төлөвлөж байгаа. Ирсэнд бүгдээрэнд нь баярлалаа.